За та бүгдийн амрыг ирье. Үндсэн хуулийн цэц маань 2 дүгнэлт гаргасан бүгд мэдж байгаа 1 2 гээд. За 2 дахь нь буюу 43-ийн 1-ийг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргацсан. Тэрийг нь бид нэр хүлээж аваад байгаа юм шиг байгаа юм. Зөвшөөрөд байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр 43-ийн 1-ийг зөрчсөн та холбоотой хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг ингээд ярьж болохгүй гэдэг байгаа юм. Тэгэхээр тэр нэгэнт үндсэн хууль зөрчсөн тогтоогдоод бид нар тэр 43-ийн 1-ийг зөрчсөн юм бол яагаад хэн энийг зөрчсөн юм бэ, зөрчүүлвэ гэдэг асуудлыг ярихаас өөр замгүй болж байгаа юм. За тэгэнгүүт одоо бид нар тэр доторх агуулгыг ярихгүй үр дагаврыг ярина гэж байгаа нь зөв. Үр дагавар. За тэгэнгүүт нөгөө нэг дээр ийм үндсэн хуулийг одоо би нэр бол хэлмээргүй байна. Монгол Улсын их хурлын гишүүн тэр нь ийм 43-ийн 1 гээд ийм үндсэн хуулийг гиснийг зөрчсөн байна гэд ингээд дүгнэлт гаргацсан. За дүгнэлт бол хэлбэрээр гарна гэд түрүүн хэрлэн гишүүн маш тодорхой хэллээ шүү дээ. Дүгнэлт магадлал тогтоол гэд. За тэгэхээр энэ дүгнэлт одоо хууль осных муу юм уу? Мөн байна. За энэ дүгнэлтэд зөрчсөн гэд гарч юу? Гарч. За тэгэнгүүт одоо үр дагавар нь юу болох ёстой юм бэ? Үндсэн хуулийг зөрчсөн хүмүүс яах ёстой юм бэ гэдэг асуудлыг бид нэр ярих ёстой гэж би ойлгоод байгаа юм. Тэгэхээр Улсын хурлын гишүүн үндсэн хууль зөрчүүл яах вэ гэдэг дахиад энэ хуулиудад чинь заасан байгаа дээ. Тэр бүхэл үндсэн хуулийн 29-ийн 3-т нь заасан биз дээ. Тэр нэг ийм яриад байна л да. Үндсэн хуулиар барих ёстой гэдэг. Энэ цэцгийн дүгнэлт падгүй гэдэг шиг байна. Бас ер нь явж цүүлдэ. Тэгвэл ер нь цэцэд хандах шаардлага үүсэх юм уу? Бүгдээрээ үндсэн хуулиа бариад ажиллаад байл л да. Бүгдээрээ өөрснөө үндсэн хуулийг зөрчсөн эсхийг нь тогтоогоод яваад байх ёстой юм биш үү? Гэдэг ийм асуудал үүсэж байгаа. За үндсэн хуулиа барин гэвэл 29-ийн 3 дээр ингээд дахиад заасан биз дээ. Улсын хурлын гишүүн тангаргаасаа няцаж таслал үндсэн хууль зөрчсөн бол Улсын хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэд. Ингээ хууль байхгүй та. Бид нар ямар шийдэл байхгүй юм шиг юм яриад байгаа байхгүй юу? Энд чинь үндсэн хууль шүү. Цэцгийн дээр үндсэн хууль авах ёстой бол би үндсэн хуулийн зүйл залтыг дурдж чинь. За үндэслэл болчлоо. Тэгвэл яах юм бэ гэд цаашаа дахиад хөөгд явна үсттэй энэ чинь. Тэгэнгүүт Монгол Улсын хурлын тухай хуулийн 9-ийн 3, 9-ийн 4 дээр чинь дахиад заасан байна. Улсын хурлын гишүүн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчих юм бол яах юм бэ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн бол төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана гэж байгаа. Зөвшөөрсөн бол гэж байгаа. За шийдвэр гаргана. За шийдвэр гаргаад яах юм гингүүт тэр төрийн байгуулалтын байгууллагын одоо шийдвэр дээр үндэслэж гэж байгаа шүү. Энэ удаад бол жинхэнэ үндэслэж улсын хурлын гишүүдийн одоо хуралд оролцсны олонхоор буюу нууцаар санал хураана гэд дахиад цагаан дээр хараад бичсэн. Энэ эргээд энэ үндсэн хуулийн зөрчил юунаас үүссэн бэ гэвэл ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр чинь төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг одоо тэр улсын хурал дээр үндэслэдэггүй байгаадаа асуудал үүссэн шүү дээ. Бид бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Дэгийн тухай хуулийн дээр ч байна 101-ийн 3. Одоо энэ даваас өрн гишүүнийг юм яриад байгаа. Бүх асуудлыг байнгын хороогоор оруулаад байнгын хорооны дүгнэлтэд үндэслэж улсын хурал хилцэн гэдэг байгаа үгүй шүү дээ. Дүгнэлт гэж байна. Нэг томьёолол байнгын хороо бол томьёол гаргадаг. Байнгын хорооны томьёолоор байнгын хорооны саналаар хоёр асуудал дээр байнгын хорооны дүгнэлтэн дээр үндэслэдэггүй. Тэгвэл энэ үндсэн хуулийн цэц чинь буруу дүгнэлтсэн биш. Тэ?